Өөрх албан байгууллагын захиргааны үн 2019 онд нэмэгдснээс хойш өнөөдрийг хүртэл доктортой байна. Өнөөдрийн хэрэглэгчдийн хэрэглэж байгаа захиргааны дундаж үн 175 төгрөг байна. Дуул уурхай аж ахуйн нэгж айл өрх гэсэн 3 ангиллаар бол мөрддөг. Өнөөдөр бол дундаж үн одоо хэрэглэгчдэд 175 төгрөгөөр нийт одоо хэрэглэгчдэд дунджаар өгж байгаа. За энэ нь бол бодит өртгөөс 20 гаруй хувиар доогоор өнөөдрийн түвшинд байна. За эндээс тухайлаад аваад үзэх юм бол ахуй хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тариф бол 150 кВт-цаг хүртэл энгийн доллартай хэрэглэгчдийн маань тариф 134 төгрөг 28 мөнгө байдаг. 150 кВт-цагаас дээш хэрэглэгчдийн маань тариф 154 төгрөг 08 мөнгө гэдэг юм аа. За энэ нь бол одоо яг өнөөдрийн мөрж байгаа дундаж үнээс бол 30 гаруй хувиар доогоор түвшинд бол хэрэглэгчдэд ахуй хэрэглэгчдэд борлуулж байгаа. За 1 кВт-цаг эрчим хүчний үн 175 төгрөг. Тэгвэл 1 кВт-цаг эрчим хүчээр нэг айл юу хийдэг вэ? Жишээлбэл энэ хөөрөгч 10 цаг ажиллана. За харин энд байгаа эндүүгээр 10 ширхэг цамц эндүүдэн. За 5-аас 6 цаг зурагт үздэг болвол за ноутбукийг 48 цаг ажилуулдаг. 1 кВт-цаг эрчим хүчээр дээрх зүйлүүдийг хийхээс гадна 2-оос 3 цаг угаалгын машинаар хувцас угаана. 10 удаа ус буцлагна. Албаныхны тооцоолсноор 175 төгрөгөөр 2 зүсэм талах, 0,12 кг хүрээ мах, луунгийн хилтерхий, 0,5 литр сүү зэргийг авч болно гэжээ. Харин хүнсний дэлгүүрт 175 төгрөгийн бараа бий юу? 175 төгрөгөөр хүн юу худалдаж авах вэ? 175 төгрөг таарах юм бол байх хөтөн 100-ийн бох, 100-ийн модон чихэл ирэх. 1 кВт-цаг цахилгааны үнэт олон өртөг багтдаг. Тодруулбал уурхайн хөрс суулж, нүүр сухаж гаргах, ачих, дулааны станц хүртэл тээвэрлэх, нүүрсээ шатааж эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн цахилгаанаа дамжуулах, хэрэглэгчдэд түгээх зардал, эрчим хүчний салбарт ажиллаж байгаа 16 мянган ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, бүхий л татвар шинтгэлийг нэрлэж болно. Энэ бүхнийг нуруунд дээрээ үрчирсэн энэ салбар 92 тэрбум төгрөгийн алдагдлалд оржээ. Алдагдaltaа ажиллахад нөлөөлж байгаа олон хүчин зүйл багаас хамгийн гол хүчин зүйлийг хэрэглэгчийн үнийг удаан хугацаанд өсөхгүйгээр хадуу барьсантай холбоотой. Эрчим хүчний компаниудын нүүрсний уурхай болон бэлтгэн нийлүүлэгчд өглөг, банкны богино болоод урт хугацаат зээлийн хүүгийн өглөг авлага улам нэмэгдэж байна. Зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт 2021 онд 68.4 тэрбум төгрөг, 2022 онд 70.7 тэрбум төгрөгийн төлбөр төлөх санхүүгийн хөсвөрийг нэн яралтай шийдэх шаардлагатай байна. Цахилгааны үн хэдийгээр бодит өртөгтөө хүрэхгүй байгаач эрчим хүчний үнийг доктортой байлгах бодлогыг барьж ирсэн. Одоо манад мөрдөгдөж байгаа цахилгааны үнийг урд хойд хөршволон бусад улстай харьцуулахад 3-аас 5 дахин хямд байна. Тэгвэл одоо хэрэглэгч таны төлбөрийн харьцуулалтыг харъя. Нэг хэрэглэгчийн гар утасны нэг өдрийн төлбөр дунджаар 900 төгрөг. Гэтэл нэг хэрэглэгчийн цахилгааны нэг өдрийн төлбөр 300 төгрөг. Интернетийн гурвалсан үйлчилгээний төлбөр 35-аас 96 мянган төгрөг байгаа бол 220 кВт цагийн хэрэглээтэй нэг айл сард 36,200 төгрөг төлж байна. Ийнд эрчим хүчний үн тарифыг бодит өртөгт хүргэх хэрэгцээ шаардлага үүссэнийг дээрх судалгаа илтгэж байна.